За эрхэм дарга гишүүдийнхаа энэ өдрийн амар амгаланг альтгая. 2024 оны 12 дугаар сард иргэдээс тавьсан маш олон чагсаалт цуглааны асуудлууд хөндөгдсөн. За үүн дотор бол агаар орчны бохирдолтой холбоотой асуудлууд бас байсан. За ингээд Монгол Улсын их хурлын тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 4-2 заасны дагуу 70,000 га түүнээс дээш тонны иргэн байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах санал гаргаж хууль заасан журмын дагуу шаардлага нөхцөл хангагдсан тул Монгол Улсын их хурлын байгаль орчин хүнс өдөөжин байнгын орооны 2024 оны 12 сарын 19-ны өдрийн 7 дугаар тогтоолоор агаарын бохирдол утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах зохион байгуулах өөр бүхий ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн ерөнхий хяналтын сонсголыг Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль заасны дагуу Улсын их хурлын байгаль орчин хүнс өдөөжин байнгын ороо Улсын их хурлын хамгийн газар 2025 оны 2 дугаар сарын 3-4-ний өдөр зохион байгуулалт санал дүгнэлттэй 2025 оны 4 дугаар сарын 15-ны өдрийн байгаль орчин хүнс өдөөжин байнгын ороонд 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд албаасаар танилцуулсан. Ерөнхий хяналтын сонсголын нэгдсэн санал дүгнэлтэнд байгаль орчин хүнс өдөөжин байнгын ороо цаашид утаа агаарын бохирдлыг бууруулах дэд хороог байгуулж хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, хян шалгах эрх бүхий байгууллагын мэдээллийг тогтмол сонсох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх гэж тусгасныг үндэслэн Монгол Улсын их хурлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж түүнд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсан болно. Агаар орчны бохирдлын асуудлыг төрийн бүх байгууллага, нийслэл, орон нутгийн байгууллага, бусад эрдэмшлэгээний болон судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод хувийн хвшлийн байгууллагууд өөрсдийн чиг үүргийн дагуу хариуцсан гүйцэтгэж байгаа. Гэвч агаар орчны бохирдлыг бууруулахтай холбоотой хууль тогтоомж шийдвэрийн уялдааг хангах, зөрчлийг арилгах, хэрэгжилтэнд хяналт тавих, холбогдох өөрчлөлтийг тухай бүр хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болох ажил төдийлөн хийгдээгүй талаар судалгааны дүгнэлтүүд гарсаар байна. Энэ хууль тогтоох дээд байгууллагын хувьд батлагдсан гарсан хууль тогтоомжийн бэлтэнд тавих хяналт сул, хяналт шалгалтын ажил хийгдсэн ч төдийлөн оновчтой өвөр дүнтэй бус байгаагийн нэг илрэл хэмээн үзэж байгаа. Тийм учраас Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасныг ханган баталгаажуулах зорилгоор Монгол Улсад агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн хууль эрхцэн орчныг сайжруулж, бодит үр дүнд хүрэх стратегийг хэрэгжүүлэх, бодлогын хэрэгжилтийг дэмжих, орчныг бүрдүүлэхийн тулд Улсын их хурлын байгаль орчин хүнс өдөөжин байнгын орооны харьяанд агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал, байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцлийг хангах асуудал, цаг ур орчны хяналтын асуудал, усны бодлого, нөөц, усны бохирдол, хог хаягдал, дахин боловсруулалт зэрэг асуудлыг дагнан хариуцах үүрэг бүхий агаар орчны бохирдлыг бууруулах, дэд хороог байгуулах хуулийн төслийг боловсруулан өргөн борж байгаа болно. Баярлалаа. За хууль санаачлагчийн илтгэл болон төслийн үзэл баримталтай холбогдуулан асуулт асуух гишүүд байна уу?